Төсөтрийн үүдээ хайртай шаа. Үгүй санчи шаа. Болчих юм уу? За, алс холын Америк зугаа хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Хүүдээ хайртай шүү ээж аав хоёр нь. За тэгээ хүүгийнхаа дурсамжтай сэтгэлд дурсамж болж үлдсэн ганц нэг зүйлээс хүүдээ сонирхуулж яриа. Миний хөө бараг санах бах уу. 1981 оны 10 сарын 17-ны өдөр орой 17-аас 18 цагийн хооронд миний хүү төрсөн. Тэгээд 3 хил 450 грамм хүүтэй болж аавч хоёр нь. Тэгээ миний хүү гарахтаа ийм битүү салиатаа гарсан. Тэгээд гараад ерөөс уйлахгүй байгаа гэсэн байхгүй. Тэгээ би нөгөө хүүхдэд төрүүлчих өндийгээ тараад хүү минь надаас гарсан хүүхд яагаад уйлахгүй байна гэсэн чинь танаас ийм өөрөөс чи ийм сонинч байхад ийм нөгөө битүү салиатай хүүхд төрсөн. Тэгээ одоо энэ их буянтай сайхан аз жаргалтай сайн хүн болж болно гэдэг их баригч лавгсар ингээд одоо байхгүй манайд нөхсөн. Тэр эмч тэгж хилжээж үлээ. Тэгээд миний хүү тэгж аав ээж хоёртаа анх иржээсэн. За тэгээд дараагийн дурсамж болж үлдсэн юм юу вэ гэвэл багуу хитэр агаагаа цэрэгт байхад нь эргэж очиод миний хүү баруун хараад чи 8 дугаар ангид сурч ийлээ да. Тэгээ эргэж очиод дүү ээж хоёроо миний хүү цэргийн ангиа үзүүлсэн. Тэгсэн нөгөө ийм нэхитийн нэрэмжтгээд нэг ийм юу байдаг байсан шүү дээ. Нэг хүндэтгэлийн нэг буланч үл юу ч үлээ нэг юм байсан. Тэрнтэй нэг ийм төмөр ор засаа тавьсан урд дур нэгээд нөгөө нэг юу гэдгэлээ нөгөө нэг ийм гинж ингээд юу яатсан байсан чи магна агаа энэ дээр дандаа өгсөн хүний ор үгүй юу гэдгэлээ агаа энэ дандаа нас орсон цэргүүд энэ дээр хөвтүүлж байгаа даваад гарддаг юм үгүй юу гэлээ нэг тийм утгатай юм ярьж бид гурав нэг бөө инээдэн болж иж үлээ. Тэгээ миний хүүг салаан дарга нь бэлдээ салаан ахлагч үлээ. Миний хүүг их магтаа танаа хүү цэргийн албаа онц сайн нэр төртэй сайн хааж байгаа та юм мундаг хүү төрүүлсэн танд их баярлаа гэд хэлжсэн. Тэгээ би тухайн үед тэрийг сонсоод хүүгээрээ их бахархаж үлээ. Тэгээ ээж аваа хоёр удахгүй очноо өө дээрээ. Миний хүү төрсөн өдрөө мастагтахааргүй сайхан тэмдэглээрээ. Хүүтэй хайртай шүү. Аавч хоёр нь хүүгээ их санаж байна. За баяртай миний хүү. Сайн байгаа төрсөн өдрийн мэнд хүргэе. За ингээ миний сэтгэлд үлдсэн хамгийн том дурсамж гэвэл намайг оюутан болох үед би 11 сар хүртэл юм уу нөгөө өвлийн гутлгуу яваад тэгээ та анхны цалингаа аваад гадаа айгу хүнд өвчөр ажил хийгээд би тэрийн ч мэдгүй тэгэл таны өгсөн мөнгөөр та нэг өөртөө нэг 10,000 төгрөг авч үлдлөө нэг тамхины мөнгө авч үлдээл бүгдийг надад өгөөл тэгээд намайг зузаан гутал аваарай гэж төсгийтэй гутал аавна гэсэн чинь би хаагаа бодохгүй гэл намайг загинжаагаал нэг суграатай адилхан гутал авахулсан. Тэгээд дараа нь тэр нь хадманд очиод үйжсэн чинь манай хадам ээж энэ дүүтэйгээ адилхан гутал өмссөн байна гэд нэг тэгэж яриад бөө инээдтэй юм болж ирсэн. За энэ За сайн бацгаана уу. За өнөөдөр бол нэг юм ихэн хүндэт хүний төрсөн өдөр. За тэр энэ үйл явдлаас айлын том хүү ах, хүний том ах бах ямар сайхан авч яралтай вэ? Бас харж баярлалцгаана. Тэр дундаа манайх энэ гэр бүлийнхаа төлөө, дүүнэрийнхаа төлөө, ээж аваахаа төлөө ямар одоо их зүйлийг хийсэн бэ гэдг нь эндээс харагдаж байна. Хүмүүхэнд одоо тэр хүний төрсөн өдрөд баярлуулах юмсан яаж хийж байгаа л одоо бэлэг барьчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй нэг 2-3 өдөр бичлэг хийж одоо холоос болгон баярлуулъя гэсэн юм хүсэл мөрөөдөлтэй байгааг нь хараад маш их бахархаж сунаа танаар. За тэгээд битээр
нэг одоо олон одоо урт цаг хугацаа өнгөрүүлээгүй гэсэн эдий боловч одоо надад нэг цаан одоо сайхан дурсамж байдаг. За бид нар хойно Чингэлтэн байшинд байдаг байсан. За тухайн үед нэг салхи шуурга гараад хашаанам хаалгамаа нэвдэрсэн байсан. Тэр үед жижигаага ирээд тэгээ битээр хаалган янзлах болсон нэгэд окей гараал нэг хэдэн ман зөрүүлж чадвал дуссан. Тэгээ өө ийм амархан биш дээ зөөр хийчихдэг байжээ гэж бодоод тэгээ өнгөрсөн. Маргааш нь томоогоо ирээд за хаалгаа янзлана гэдээ ерөөсөө хийсэн бүх юм буцаад салгаж авангуудаа шууд хачаад энэ долоон бодол руу очиж төмөр хаалгаа гинуулаад буцаж ингээд өдөржингөө юм болоод ингээд хаалга хийжсэн. За мөн одоо түүний дараах нь бид нэрс обоогоо солих гол засвар хийгээд ингээд ийсэн. Тэгээд ингээд тухайн хүний одоо өөрийнх нь гэж юм хий гэсэн сэтгэл нь надтай бас амар ойролцоо байсан. Тийм учраас битээр тэр нэр амар санаа нийлээд тухайн ханаа одоо метрж үзээд обоогоо метрж үзээд эмдэглээл тайраал ингээд одоо тавуудаал буцаагаас наагаар нэг маш одоо олон шалтгаалтай. Ер нь бол одоо яг яаж явдг стандартын дагуу ингээд явж ирсэн. Гэхдээ хамгийн гол нь яг удаан болж ирсэн. Гэхдээ бид тэр хийж байгаа юм дэсгэл санамжтай ингэж хийж ирсэн учраас цаг хугацааг анзаарахгүй явж ирсэн. За тэр бол маш гоё ингээд хамт юм хийхэд бол маш урамтай байсан. Тэгээд нөгөө яндангийнхаа тойргийг өөрөө ингээд хийжсэн. Тэгээд ингээд метр сантиметрч үзэл, тавьж үзэл тэгээд ингээд тайрж байгаа. Буцаа хатсан чинь маш том зай гарсан байсан. Өөцөн тэн дээр надангуудаа ингэ болоо гэд тийчсэн. Тийм гоё хөжилтэй өчүүдэг мөрөжсөн байна. За. За. Одоо чинь 47 минут болчихоор чинь 3 минут болохоор Facebook-оор явах зогсооч чадаач. За ингээд танд төсөөдрийн гал халуун мэндийг манай гэр бүлийн зөвшөөрж байна. Баярлалаа. За хайртайгатай төсөөдрийн минь төргий. За тэгээд тантай одоо хамт байх хугацаанд одоо хамгийн сэтгэл тод үлдсэн гоё дурсамжаасаа тантай хуваалцъя гэж бодсон. За тэгээд тэр дурсамж нь юу вэ гэхээр та нэг цэрэгт явах гээд цэрэг тэнцээд тэрний да энийг ярьсан. Цэрэг тэнцээд тэгээд царгааны урдаас нэг юу яа гэм 30 машин тарчигдаад тэгээ явах болоод өглөө бид нар чинь нэг одоо би чинь жоохон байсан юм чи хангаа мангаш байсан юм болоо 6 мурга 7 настай байсан. Тэгээд тухайд болохоор нэг 30 машин амар өндөр санагдаад нэг том машин санагдаад тэгээ твшин дээр нь та арчигдсан яг хөдлөхгүй л байжсэн чинь л та намайг нэг их өндөр өргөж татаж аваад нэг чанга унсчил буцаага буулгаж исэн. Тэр бүр нэг амар машинаас нь ч их сүрдэж айсан. Тэгээд нэг тантай нэг тийм дотн биш юм шиг байсан хэрнээ яг явах болсон ч амар нэг тийм айцтай нэг тийм амар эвгүй мэдрэмж. Тэгээ одоо бодохоор их гоё санагддаг. Нэг тийм нэг дурсамж байна. Нөгөөх нь болохоор сая яг энийг ярьж авах хугацаанд нэг юм бодогдлоо л да. Нөгөө та сэрэг татлагт орох гээд аав нэг танд шинэ бандаж авч өгөөд тэрийг нөгөө цэрэгт орохдоо өмсөөрэй гэж өгч байгаа шиг аа тэгсэн чинь тэрийг миний унаад бандаж хадгалж хагаад бүжинд орохдоо өмсөөр тэгжсэн. Тэгээд тэр бандаж нөөргий цэргийн үйлчлэгт орж байгаа тэгээ алга болсон байт юм аа. За одоо нөгөөд өөр нэг гоё дурсамж гэх юм бол ер нь бол ингээд томаагатайгаа жижиг агаатай ярьдаг шиг байнга ингэж ярьдгууч гэсэн гэд юу гэдгийг намайг зодоод ч юм уу айл эсвэл нэг оролж шашхаад айлгаж үзээгүй ч гэсэн цанаа нэг тийм сүртмээр имэмээр хүндэлмээр тийм айгу миний хамгийн хайртай агаа. Тэгээ хайртай агаадаа төрсөдрийн минь төргий сайхан баярлаараа замдаа болгоомжтой орой. Тэгээд бид нар бүгдээрээ таньда маш их хайртай шүү. За тэгээд гэртээ хараа төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй.